Оржил 1989 онд Монгол улсын хамгийн орчин үеийн үйлдвэр болох хэрлэн хэвс хувьцаат компани ашиглалтанд орсон байдаг ба Монгол улсын хэмжээнд 10,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй юм а. 7 гад халбай бүхий 700 гаруй ажилтнтай жил 650,000 м квадрат хэвс үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын бахархалт үйлдвэрийн нэг байсан. Гэвч энэ үйлдвэрийг төрийн албаны дутуу дулмыг ажиллагаа, Худалдаа өвчлийн банкны ёс бус үйл ажиллагаа, шүүхийн хувилдаан үнэгөөдүүлж, хоёр хуушрын үнээр шахуу, Номин холдингийн харьяа Эрдэнэт хэвсэд хууль бусаар худалдаж лөөвөрсөн гэвэл таydаггүй. Австрийн зээлийн нууц 1990-ад оны ихэр Монгол улс Австрийн засгийн газартай түүхийд худалдаа авах гэрээ байгуулжээ. Энэ гэрээг Нос Импекс фирм хэвсний үйлдвэрүүдийн өмнөөс байгуулсан. Гэвч гэрээнд хэрлэн хэвс ямар ч оролцоогүй байсан юм. Гэсэн ч 1998 онд Худалдаа өвчлийн банк Австрийн өрийг хэрлэн хэвсийн нэр дээр нэхэмжилж үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг шүүхээр гаргуулжээ. Энэ үед Сангийн яам Монгол банк 2-ын архив дахь уг өрийн бүх материал алга болсон. Монголын түүхэнд энэ бол царын ганц гайхалтай тохиолдол. Худалдаа өвчлийн банк уг зээлийг төлөх ямар ч үүрэг хүлээгээгүй ч дараа нь өр барагдуулсан нэрийдлэр үйлдвэрийн бүх хөрөнгийг хураа авчээ. Давхар стандарт. Улсын дээд шүүх 1998 оны 6 дугаар сарын 18-нд шийдвэр гаргаж хэрлэн хэвсийг 1 тэрбум 876 сая төгрөгийн өр төлөх ёстой гэж тогтоосон. Гэтэл яг ижил Австрийн өртөө Улаанбаатар хэвс компанид 200 сая төгрөгийн өртөө буюу 6 дахин багаар гэж шийдсэн байдаг. Ижил гэрээ, ижил нөхцөл, нэг л шүүх. Ингэж давхар стандарт үүсгэж байгаа нь шүүхийн шудраг усын ил тод жишээ юм а. Ганцхан жилийн түүхийн эдийн үнээр бүхэл бүтэн үйлдвэрийг авсан байгаа нь цэвэр лөөвөр юм. 1992 оны өмч хөвчлөлийн экспертизийн дүгнэлтээр бүх үрийг хүчингүй болгож хувьчилсан байхад хувьцаа эзэмшигчид болон компанид хамааралгүй өрийг булааж авсан байдаг. Зөвхөн хэрлэн хэвс хувьцаат компанийг ингэж онилж ажилласан нь тун гайхмар юм. 1998 оны дээд шүүхийн хэрэг 2006 оны 64, дээд шүүхийн 338 тоот хэрэг 2009 оны 19А хэрлэн сумын анхан шатны шүүхийн хэрэгүүд 10 гаруй жилийн дараа 2022-оос 2024 онд гүйцэтгэлийн ажиллагаа дууссан байдаг байна. Үйлдвэрийг хураасан нь 1999 онд Дорнод аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хэрлэн хэвсийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилж тэр өдөрт нь бүх хөрөнгийг Худалдаа өвчлийн банкнд шилжүүлжээ. Үнэлгээг прайс дүүгээр хийлгэсэн ч социализмын үеийн үнэлгээгээр тооцсон байгаа тун ноцтой лөөвөр юм а. Жишээ нь 1999 онд ширхэг хуушур 100 төгрөг байсан. Гэтэл 3 саяын үнэтэй байсан шинэ насос моторыг 200 төгрөгөөр үнэлж ердөө 2 хуушурны үнээр авсан байгаа нь цэвэр лөөврийн гэмт хэрэг юм. Алдагдсан баримтууд. Шүүхийн хавтас тэрэг Сангийн яам Монгол банкны Австрийн өртөө гэсэн үндсэн гол архивын баримтууд бүгд алга болсон. Мөн өмч хөвчлөлийн их баримт материалууд төрийн өмчийн хорооноос бас алга болсон. Үүнд 1998 оны дээд шүүхийн номер 98 шийдвэр, 2007 оны хэрлэн сумын шүүхийн номер 64 шийдвэр зэрэг гол баримтууд орсон. Энэ бүхний хэн яагаад устгасан бэ? Төрийн байгууллагууд Худалдаа өвчлийн банк Эрдэнэт хэвс буюу номингийнхны дунд хувилдаан байсан уу? Худалдаа өвчлийн банк ба Номин холдинг. Засгийн газрын мэдлийн хөрөнгийг 2004 онд Худалдаа өвчлийн банк дур мэдэн Сангийн яамд мэдэгдэлгүйгээр Эрдэнэт хэвс хувьцаат компанид хэрлэн хэвсийн үлдсэн хөрөнгийг ердөө 200 сая төгрөгөөр заржээ. Үйлдвэрийн барилга 7 газар тоног төхөөрөмж бүгд шилжсэн. Тэдэнд газрын гэрчлэгээ олгохдоо бүр нөгөө барилгын суурьнд нь тулгаж олгосон байдаг нь сөөм газрыгч булааж аавна гэж байгаа сэтэлтэйг илтгэх мэтэй. Үүнээс хойш Номин холдинг компани тус үйлдвэрийг эзэмшиж 2018 онд Техтима маркийн 10 ширхэг машин нийт 1.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг ачиж хулгайлж авч явсан баримт ил болсон. Энэ бол зөвхөн хулгай биш, бүрэн системтэй нарийн төлөвлөсөн ажил байсан. Жил үргэлжилсэн тэмцэл. 2005 оноос хойш хэрлэн хэвс компанийн гүйцэтгэх захирал ганцогт үйлдвэрийн үлдсэн өмч 4 барилгаа шүүхийн журмаар буцаа авахын төлөө 20 гаруй жил тэмцэж байна. Тус 4 барилгаас 2 барилгыг хүчээр лөөрдүүлэн авсан байна. Компани мэдлийн үлдсэн 2 байранд одоо хүртэл санаатаагаар нэвтрүүлэх буй үйл ажиллагааг эхлүүлэхэд саад болж хааж бож байгаа юм. 2021 онд авилгатай тэмцэх газарт хандсанаар анхудаа компани өөрийн эзэмшлийн үлдсэн өмчөд орж чадсан ч газрын маргаан тоног төхөөрөмжийн хэрэг өнөө хүртэл дуусаагүй байна.
Хэрлэн хэвс Монголын хэвсний салбарын бахархал байлаа. Гэвч төрийн шүүх, банк, бизнесийн хувилдаан нэг үйлдвэрийн төдийгүй 10,000 иргэний өмчийг устгаж лөвөрдөжээ. Энэ бол зөвхөн нэг компанийн түүхш, энэ бол Монголын өмч хувьчлалын хар толб юм. Одоо асуулт үлдэж байна. Хэн энэ лөөврийн хариуцлагыг үүрэх вэ? Монголын хэдэн магнат болсон компаниуд жижиг дунд бизнес дундад давхаргаа залхиж, эрх мэдэл мөнгөөр бүхнийг авдаг жишг дахин хэдэн жил үргэлжлэх вэ?